цэнгэлтгээр 600 гэд чинь 480 хуушуур. За бусад хоолууд нийлээд бол ийм гарах юм байна. За хөөдлөө удаг дээр бол бас тэр орчим гарах юм байна 200 г. За цэнгэлтгээр гарч байгаа хуушуур шорлог одоо юу гэдэг тэр хүнсний удалгааныхан бол энэ жил тоггүй дандаа газар ажиллана гэсэн. Газ ажиллана гэсэн. Тийм болохоор энэ цагаагаар байдлаар мэдээгээр бол ер нь их хит халт үүснэ гэж байгаа. Тийм болохоор иргэдэн аж ахуйн нэгжүүд бол газтай хэрхэн харьцах талаар манайхан ус чиглэлийн манай байцаагч нар зөвлөмж авч хөргүүлж байгаа. За энэ халууны үед эрчим хүч тасалтаагүй үед хүнсний хадгалт хамгаалтаа хэрхэн хийх талаар бид мөн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хөргүүлж 6-7 онд одоо тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдээ бид уулзч тэдэртээ хөрвүүлнэ. За энэ дээр хамгийн гол юу гэдэг бол хэрэглэгч иргэд маань өөрсдөө баярын өдрүүдэд бол манай хүмүүсийн хэрэглээ ихсдэгэ. Иргэд өөрсдөө энэ дээр хүнсний бүтээгдэхүүн дээр тавих хяналтаа сайжруулаарай.